Хүүхдийг хуруу эсвэл хөхөө хөхөх зуршаас хэвэн баргахгүй. Хүүхдийг хуруу эсвэл хөхөө хөхөх зуршаас гаргах нь түүний хөгжлийн чухал үе шат бөгөөд төвчээр тууштай байдаг шаарддаг. Ерөнхийдөө хөхнөөс гаргах наснаас 2 насны хооронд байж болно. Зарим хүүхдүүдний нас хүрээд хөхөө орхидог бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ дахин хөх авахыг ятгах шаардлагагүй байдаг. Харин зарим хүүхдүүд 2 наснда хөхөө хөхөх зуршлаасаа гардаг бөгөөд энэ үе явцыг хүчээр түрвсгэх хэрэггүй. 3 нас дэх үед хүүхдийг зөөсөн аргаар хөхнөөс гаргах нь эсүүдээр учир нь энэ нь шүдний зоостод нөсөж босдошгүй. Мөн ерөнхийдөө хүүхэд нас ахив тусам хөхөө хөхөв зуршил нь үе тэнгийнхэнтэйгээ харьцах нийгэмшигт зөргөөр нөсөж босдошгүй. Энэ асуудлыг шийдэхэд тань туслах хэд хэдэн зөвлөмжийг хүргэж байна. Нэгдүгээрт хэрэглэх хугацаад аажмаар багасгах. Хүүхэд хуруугаа хөхөх эсвэл хөхөө хөхөх хугацааг багасгахаас ихэж жишээ нь зөвхөн унтахын өмнө эсвэл өдрийн тодорхой цагуудад зөвшөөрч болно. Аажмаар хэрэглэх давтамж үргэлжлэх хугацааг багасгаарай. Тэгэхэд хөхөр хоолсостыг зогсохдоо ч яд ийм зарчим үйлчлэлтэй бидний хийсэд изүүдэхгүй. Хоёрдугаарт орсууж босох зүйлсийг ашиглах. Хүүхдэд тайвших өөр аргууд самс босгоорой. Жишээ нь хамгийн дуртай зөөсөн тавсамаа тэрвэрх, хамтдаа дуу дуусгах эсвэл тэрвэрлэх стих мэт. Энэ нь хүүхдэд айдас эсвэл уйдгаргүй нэгтэй үедээ даван дуусгах шинэ арга замуудыг усахад тусна. 3-дугаарт унтахын өмнөх зам үзүүдийг бий болгох. Хүүхэд тайвширч унтахад бэлтгэхэд нь туслах тогтмол оройн зам үзүүдийг бий болгоорой. Үүнд ном унших, ванд орох эсвэл хөгжим сонсох зэрэг орж болно. 4-дүгээрт урамшуулсас ба магтаал. Хүүхэд өөрийн хуруугаа эсвэл хөхөөс ороход дасан зохицох бүртэн магтаж сайшаа урамшуул. Түүнийг урамшуулахын тулд үгээр магтах эсвэл жижигхэн шагнас өгөөрэй. Жишээ нь түнд гоё хийсдэг бөмбөсөг өгөөд чи нэг өдөр хөхөөс ороогүй байна. Чи ямар сайн хүүхэд вэ? Энэ чамд бисэд гэж хийсээрэй. 5-дугаарт дэмжсэг ба ойлголт. Хүүхдэд яагаад хөхөөс ороогүй болох хэрэгтэйг кюриалхидийн том болсон. Хүүхдээвээ саших цаг нь болсон гэдгийг тайлбарлах нь маш чухал. Хүүхэд өөрсдөө гоносч магадгүй. Энэ бол хэвийн зүйл. Эцэр эхийн өөрөг бас хүүхдэд дэмжиж астрацийнхаа төсөө гашуудаж дуусгах боломжийг өгөх юм. 6 дахинд дарамтаас зайлсхийх. Хүүхэд хуучин зуршилтаа эргэж орсон гэж битгий загнаж шийтгэж болохгүй. Энэ нь асуудлыг усан хүндрүүлж хүүхдэд стресс үүсгэж болцсошгүй. Яд юу хийхээс зайлсхийх хэрэгтэй вэ? Шившивсэх, бүхий юм гिचээр дүрхэх, загнах. Хамгийн нэрүүс арга бол хүүхэд яагаад хөхөө болох ёстойг тайлбарлаж, хүүхдийн багч бас хуур бүх хэмтлийг төвчиж, түүнийг загнахгүй байх явдал юм.